Сайн байцгаана уу багш нараа, орой минь төргий. Манай 20 дугаар сургуулиас санаачлалын зохион байгуулсан хичээлийн судалгаа гэсэн ийм онлайн групп байгуулсан. Үүнд ингээ 209 гишүүнтэй ийм групп байгуулагдсан. Ингээ бид 5 дугаар ангийн математик хичээлийн процент сэдвээр хичээлийн судалгааг цаг хугацаа, орон зай харгалзахгүйгээр явуулсан. Ингээд тайлангаа нэгтгэн дүгнэж бичснээ та бүхэнд танилцуулж байна. За энэ тайлаа явахаас өмнө юугаа яачих. За энэ онлайн группт бол сургуулиудын заасан хичээлүүд бичлэгээрээ бүхэн байршсан 40 минутынхаа хичээлээр эндээс багш нар бие биенээсээ арга зүйгээсээ суралцах сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөө. Ингээд самрын бичиглэл хүртэл орсон байгаа. За ингээд та бүхэнд би ингээд үйлгээд харуулчих. Тэгээд фэйсбүүкээ хаахгүй бол юу яагаад. Мессеж чатаар мэдээлэл орж ирээд эсэлдүүлээд байна. За ингээд нийслэлийн ерөнхий боловсролын 1313 дугаар сургуулийн хичээлүүд. Энд Баянхонгор аймгийн Хүрээ-Марал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээл. За ингээд химэл оюун ухаан оруулж ирснээр энэ хичээл их онцлог байсан. За ингээд 20 дугаар сургуулийн хичээл зааж байгаа байдал 20 дугаар сургуулийн 4 удаагийн хичээл заалтаар зэсэн сайжруулсан. 13 дугаар сургууль, 113 дугаар сургууль 5 удаагийн заалтаар хичээлийг зэсэн сайжруулсан. За энэ баг бүрэлдэхүүн нь харагдаж байна. Энэ 142 дугаар сургуулийн хичээл заалт харагдаж байна. Бас бичлэг нь орсон байгаа. За ингээд бүх хичээлүүд маань сургуулийн хичээл бүх хичээл нь 40 минутын шууд дамжуулалтаар буюу видео бичлэгээр орсон. Ингээд гүйлгээд харуулчихъя. Онлайн группийн маань үйл ажиллагаа. Энд хичээлд хэрэглэгдэж байгаа хэрэглэгдэхүүнийг хийх арга зүйн санааг оруулж өгсөн байгаа. За энэ 20 дугаар сургуулийн байна. 20 дугаар сургуулийн заалт байна. За хичээлийн судалгаа явахын өмнө зөвлөмж манай Бадамбаг арга багш оруулсан энэ зөвлөмжийг үзээд багш нар хичээлийн судалгаагаа явуулсан. За ингээд зургийн файлаар байршуулсан байна. Хичээлийн судалгаа явуулах зорилго маань болохоор багш нарын хичээл заах арга зүйг сайжруулах байсан. Энд бид хамгийн анхны онлайн уулзалтаа хийгээд хичээлээ хэрхэн заах вэ, яаж зэсэн сайжруулах вэ гэдгээ явсан. Юуг зэсэн сайжруулах гээд байгаа вэ гэхээр зэрэг энэ анхны энэ 2015 он биш 2010 онд заагдсан. 2010 онд заагдсан энэ хүүхдүүд одоо ихтэй сургуулийн 4-р курсэд үлдэж байгаа гэхээр 2010 оных байх гэдэг. Тэгээ энэ хүүхдүүдийн 40 минутын энэ хичээл дээр зэсэн сайжруулалт хийж 2015 оноос эхлээд завсралтгүй заасаар 2026 онтой зоолгосон. 2026 онд болохоор зэрэг ганцхан 20 дугаар сургууль дээр зохион байгуулах биш, улс орон даяар цаг хугацаа, орон зай харгалзахгүй багшаасаа суралцж болдго юм уу гэдгийг бид шиж үзсэн. Амжилттай зохион байгуулагдсан тех баяртай байгаа болдгийм байна гэдэг ингээд. За үе шат маань эхлээд бэлтгэл судалгаа хичээлээ төлөвлөх. Энэ хичээлээ үзээд аль сэдвээр нь яаж, аль үйл ажиллагаан дээр нь, аль үе шат дээр нь, хэдэн минутын дээр нь багшийн асуултыг яаж өөрчлөх вэ, нээлттэй асуулт байна уу, хаалттай асуулт байна уу, минутаар нь бид ярилцаж бичсэн. Тэрэн дээрээ зэсэн сайжруулалт хийж явсан. За ингээ хоёр дахь үйл ажиллагаа нь болохоор хичээлээ заах, ажиглах, хэлэлцүүлэг хийх, сайжруулах, дахин заах гэх мэтээр явсан. За ингээд хичээл явцын бүтэн бичлэгийг үзэх хэрэгтэй. Комент хэсэг сайн тал болон сайжруулах саналуудаа бичих, онлайн хэлэлцүүлэг хийх, засан сайжруулсан саналуудаа тусган хичээлээ бэлтгэх, сургууль дээрээ заах, сургууль дээрээ хэлэлцүүлэг хийх, сайжруулсан хичээлээ заах, дахин хэлэлцүүлэг хийх, үе шат бүрийг 6-аар баталгаажуулан хичээлийн хөтөлбөрийг PDF болгож оруулах, бичлэгээ хийх гэж зааврыг манай сургуулийн зүгээс өгсөн. За ингээд студент хичээлийн 2010 оноос эхлээд заагдсан хичээлийн PPT-д мөн хичээлийн хөтөлбөрүүд сурагчдаар ажиллах ажлын хуудсуудыг бүгд энд байршуулж өгсөн байгаа. Их хуваар нь. Тэгээ энэ дээрээ ярилцаж энэ сайжруулалтаа хийсэн. За ингээ эцсийн дүгнэлтээ оръё. Ингээ би Facebook-ыг хаачихъя. За хичээлийн судалгаа
Зорилго нь багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд Монгол орны өнцөг булан бүрээс цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр баг болон ажиллаж хичээлээ шинжилэн судалж заах арга зүйгээ сайжруулахад оршино. Хичээлийн судалгаа багийг бүрдүүлэх үйл ажиллагааг цахим хуудасаараа дамжуулан нийт багш нарын дунд санал тавьсан. Санал тавьсны дагуу 209 гишүүнтэй цахим хаалттай группийг 2025 оны 1-р сарын 17-нд үүсгэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За ийм нүүр зоригтой хичээлийн судалгааны хаалттай цахим групп үүссэн. За анхны онлайн уулзалтыг хийж хичээлийн судалгааг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөлдсөн. Судалгаат хичээл биш хичээлийн судалгаа гэж нэрлэсний учрыг тайлбарласан. 5 дугаар ангийн математик судалгын процент сэдвийг анх 2010 онд заасан. Энэ заасан арга зүйгээ жил бүрийн 5 дугаар ангид сайжруулан заасаар ирсэн. 2025-аас 2026 онд хичээлийн жилийн 5 дугаар ангид заахдаа багшийн заах арга зүйг сайжруулахын тулд цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр Монгол улсын өнцөг булан бүрээс хамрагдаж судлахыг зорьсон. Ингээд бидний анхны хэрэгэлцүүлгийн зураг энд дэжин үзэх холбоосны хэвтв суваг дээр нэгдсэн байгаа. За багийн гишүүдээс санал асуулга авсан. Хичээлийн судалгаа багийн онлайн групп нэгдэх болсон шалтгааныг асуулгын аргаар тодруулсан. Энэ группэд орсон шалтгаанаас сонгоорой. Группэд байгаа бүх гишүүд хамрагдана шүү гэд. Инхээр судалгаат хичээлийг сургууль дээр заая гэсэн 45%. Судалгаат хичээл заахгүйгээр өөрийн ангидаа арга зүйгээр нь заая гэсэн 36%. Сонирхогчоор 1%, зорилгогүйгээр 1%, өөрийн арга зүйг сайжруулахаар 17%. Энд Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутнууд бас их нэгдхийг хүсэж байсан. Гэхдээ энэ жилийнх бас нэг их аваагүй. За мөн залуу багш нар их орж ирсэн. Тэр багш нар бол арга зүйгээ сайжруулах. Бид ямар багш нарыг онлайн группт аваагүй вэ гэхээр зэрэг харьяаллаа бичээгүй, аль аймаг, аль сум, аль сургуулийн шигдгээ ерөөсөө бичээгүй шууд л Facebook файл зургаараа л орж ирээл хариулахгүйгээр нэгдээд байсан. Тэр хүмүүсийг бол багш нарыг аваагүй шүү, уучлаарай. Эндээс дүгнэж үзэхэд багш нарын 50 орчим хувь нь 5 дугаар ангийн процент сэжлийг анхны заасан 2010 оны арга зүйг сургууль дээр бүрдүүлэн хэрэгцэж өөрийн орон нутаг сургууль ангийн сурагчдын онцлогт нийцүүлэн хэрхэн заахаа ярилцаж заах зорилготой. Үлдсэн багш нар нь онлайн группт нэгдснээр багш нарын заах арга зүйгээ суралцах зорилготойгоор нэгджээ. Онлайн хаалттай группийн онцлог нь сургууль дээр заагдаж байгаа хичээл нь бичлэгээр шууд дамжуулалт хийгдэж байршихаараа онцлог юм. Ингэж хичээлүүдэнд шууд байрших нь багшаасаа суралцах нээлттэй боломжийг бүрдүүлэх сайн талтай. Хичээлийн судалгаа гэж юу болох талаар ойлголтыг багш нарт нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн бага ангийн багш Дэв Батбан гарав бичлэгээр дамжуулан танилцуулсан. Мөн манай сургалтын менежер зөвлөн чиглүүлж явсан байгаа. За ингээ үзэх холбоос нь энд хэвтв сувагтаар байршсан байгаа. Хичээлийн судалгаа хийх зөвлөмжийг та бүхэн ороод үзэж болно. Хичээлийн судалгааны үе шатараалыг группээрээ дамжуулан 6 байдлаар оруулсан. Хичээлийн судалгаа хэрхэн явуулах талаар зөвлөмж чиглэг оруулсны дараа яасан энэ үе шатуудаа байршуулсан. Хичээлийн судалгаанд оролцож үе шат бүрээ хичээлээ заасан сургуулиудыг нэрлэе. Нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургууль. Ингээ Хөдөө аймгаас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургууль. Групп маань бол судалгаат хичээлийг хамтран зохион байгуулъя, хичээлийн судалгаа явуулъя гэсэн маш олон санал ирсэн боловч идэвхтэй оролцож заагаагүй сургуулиуд цаашдаа анхаармаар санагдсан. За 2010 оны хичээлийг бүтэн бичлэгээр нь группэд байршуулж багш нар үзэж хэрхэн засан сайжруулахаа сургууль дээрээ ярилцаж бэлтгэл үйл ажиллагаанд орсон. Хичээлийг үзэх холбоосыг байршуулсан. Энэ маань хэвтв суваг дээр байршсан байгаа. За энд 2015 гэж биччихээ. Энэ бол 2010 он шүү гэдэг засан сайд заавал юг өгсөн байна. Залруулахыг хичээлийн анхны хөтөлбөр болон цаашид засан сайжруулсан 2010 оноос хойш хөтөлбөр болон хэрэглэгдэхүүнийг файлаар болон зураагаар группэд хуваар нь байршуулсан. За бидний энэ тайлан дээр бүгдээр ингээд оруулах боломжгүй учраас дандаа зурган файлаар QR код уншуулж үзэхээр ингээд PPT-нуудыг ингээд байршуулсан. 2010 оноос хойш 2015 он хүртэлх тайлан нэмт байж байгаа манай сургууль дээр заагдсныг ингээд засан сайжруулалт нь байж байгаа. Ингээд
бүх PPT-нууд нь хэрхэн 2026 он хүртэл сайжирсан бэ гэдэг энд харагдаж байна. За ажлын хуудасаар дамжуулан хүүхдүүдэд хичээлээ зохион байгуулж явсан. Ажлын хуудас эхнийхээ энийг дараагийнхаа засан сайжруулж өөрчлөлтнө 2 3 гэд дугаарлаад явсан. Энэ бол манай сургууль дээр хийгдсэн анхны хичээлээ засан сайжруулсан зурган файлууд нь байгаамаа. QR кодоор уншуулад орно. Хичээлийн судалгаа групп дээрээ их хуваарь нь PDF-ээр байршуулчихнаа энэ тайлангаа. Ингээд авч хэрэглэх хамтран ажилласан дээрх 1 2 3 4 5 сургуулийн багш нарт хамааралтай юм шүү энэ тайлан. За нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль дээр 4 удаа зааж хичээлийг заах багш нарын арга зүйг сайжрууллаа. Энд болохоор ингээд заалтуудынх нь зураг хэлэлцүүлэгтэй явж байна. Эхний заалтаа хийгээд хэлэлцүүлэг дүгнэлтэд бичсэн файлыг QR кодоор байршуулсан зурган файлаар. За энэ дараагийн заалтууд энэ хичээлийн жилд онцлог нь болохоор AI буюу хэмэл оюун ухаанаар хичээлийг видео бичлэгтэйгээр тийм хүүхдийн сонирхол татсан хэлбэрийг хэрэглэгдэхүүн дунд нь оруулж ирснээр их сонирхолтой байсан. За энэ тайлан 20. Манай сургуулийн тайланг одоо хэрхэн бичсэнийг та бүхэн сонирхолъё. Хичээлийн судалгаа тайлан. Зөвлөгч сургалтын менежер А Бямцран. Багийн гишүүд С Болормаа, Д Бадамгаров, С Отхон туяа, З Нямжав, С Оюнжимэг, Д Алтан туяа, Д Янжин дулам. Ингээд хамаг тэмдгээр баталгаажуулсан процент хичээлийн зорилго эзэмших чадвартай хамрах хүрээ. Хамрах хүрээ маань энгийн болон автомат материалыг уншиж бичиж сурсан 5 дугаар ангийн сурагчдад тэр материалыг процентыг шилжүүлж сурах, процентыг тодорхой шилжүүлж сурах гэсэн сур чадвар дээр энэ хичээл маань явагдсан. За ингээд заасан нь харагдаж байна. За эхний заасан болохоор З Нямжав багштай 5-ын анги бүлэгт С Болормаа, Хэм Мөхтөе багштай 5-ын Д бүлэгт З Нямжав, Д Бадамццэг багштай 5-ын Ё бүлэгт С Болормаа, О Сайхан туяа багштай 5-ын В бүлэгт С Оюнчимэг гэж ингэж 4 удаагийн заалтаар сайжирсан байгаа. Ингээд 4 дахь удаагийн заалтан дээрээ сургалтын менежерүүдээ урьд суулгаад зөвлөгөө аваад дахин бас 5 дахь удаагийн заалтыг эцсийн байдлаар сайжруулж бас заасаа. Ингээд сэтэлжүүлэх үе шат дээр анги болгоны заалт болгон дээр ямар өөрчлөлт гарсан бэ? Ямар сайн талт байсан бэ? Юуг нь сайжруулж өөрчилсөн бэ гэдгийг ингээд бүгдийг ингээд бичсэн. Багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаа. Эхний 1 сарын 26-нд заасан. Багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаа 2 дугаар сарын 4-нд заагдсан. Багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаа 2026-ны 2 дугаар сарын 5-нд заагдсан. Багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаа 2 дугаар сарын 9-нд хамгийн сүүлийн заалт буюу энэ заалтан дээрээ сургалтын менежерүүдэд урьд суулгасан гэсэн тийм үү? Тэгээд сургалтын менежерүүдээс зөвлөгөө авсны дараа хэн сайжруулад хамгийн эцсийн заалтыг Боломтоя багштай 5 дугаар ангид заасаа. За. Ингээд бүгдийг энд ингээд сан байгаа. За шинэ мэдлэг олгох болон баттгах үе шатн дээр ямар өөрчлөлт гарсныг бас ингээд багшийн үйл ажиллагаа, сурагчийн үйл ажиллагаагаар бүгдийг бичсэн. За өөрчлөлт ороогоонууд нь ингээд хоосон байж байгаа. За ингээд дүгнэлт үе шатн дээр яаж өөрчилсөн бэ? Дүгнэлт үе шат бол хамгийн гоё үе шат байсан. Яагаад тэгэхээр тухайн ангийн сурагчид хэрхэн сурсан бэ гэдгийг дүгнэх тийм гоё арга зүй орж ирсэн. Та бүгд хичээлийг нь үзээд харагдсан байхаа. За ингээд гэрийн даалгавраа өгсөн гэсэн. Эхний хичээлийн PP, 2 дахь засан сайжруулсан хичээлийн PPT, 3 дахь засан сайжруулсан хичээлийн PPT, 4 дахь засан сайжруулсан хичээлийн PPT гээд ингээд бүгдээр ингээд яасан. Энэ тайландаа тусгаж орууллаа. Бид Монгол орны өнцөг болон бүрээс хамтран ажилласан бүх сургуулийн багш нарт энэ тайлан хамааралтай учраас бид яасан. Сургуулиасаа санаачлан зохион байгуулсан энэ ажилдаа тайлангаа групптэй байршуулах юм байгаамаа. Энэ үйл ажиллагаа маань ингээд цаашаа үргэлжлээд явах бүрэн боломжтой. Цаахан групп бий болсон. За ажлын хуудасны өөрчлөлт. Эхний ажлын хуудас засан сайжруулсан 2 дахь хичээлийн ажлын хуудас. Тэгвэл засан сайжруулсан 3 дахь хичээлийн ажлын хуудас. Засан сайжруулсан 4 дахь хичээлийн ажлын хуудас гэдэг. Ингээ энэ манай сургуулийн 4 удаагийн заалт эцэст нь бүр 5 дахь удаагийн заалт хийгдсэн гэж хэлсэн дээ.
Энэ ингээд тайлан маань ингээд манай сургуулих байж байгаамаа. За ингээд цааш нь үргэлжлүүлээд тайландаа оръё. Тайлангаа энд QR кодоор уншуулад орохоор оруулчихсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургууль. 13 дугаар сургууль маань 5 удаа заагдсан. Баг гишүүд маань энд зургаар харагдаж байна. 13 дугаар сургууль 113 дугаар сургуулийн багш нар хамтарч ярилцаад хичээлээ 5 удаа заасан сайжруулсанд баяр хүргэе. Маш их бахархаж байна. За тэгээд ингээд 13 дугаар сургуулийн тайланг та нар 13 болон 113 дугаар сургуулийн тайлантай танилцаарай. Бас дэлгэрэнгүй маш гоё тайлан байсан. За нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн багш нартай баярлалаа. 2 удаагийн заалт бичлэг нь ингээд орж ирсэн. Зургаар ингээд явж байгаа. Бүх үйл ажиллагааг зургаар баталгаажуулсан байсан. Ингээд 142 дугаар сургуулийн багш нартай баярлалаа. Харин тайлан хараахан орж амжаагүй байна. Баян хонгор аймгийн Хүрээ Марал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нартай баярлалаа. За тэгээ энэ сургуулийн нэг онцлог болохоор нэгэн бүлэгтэй. Нэгэн 5 дугаар ангитай учраас дахин салсан сайжруулалт хийх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг энэ Хүрээ Марал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нартай хэлэхэд дараа жилийнхаа 5 дугаар ангид энэ жилийнхэн 5 дугаар ангийн хичээлийг засан сайжруулаад заагаад яваарай. Жилийн онцлогоор манай сургуулийн 2010 оноос хойш 2026 он хүртэл заасан шиг тийм хичээлийн судалгаа гэдэг ганцхан манай сургууль ганцхан процент хичээл дээр ингэж явдаг биш. Өөр бусад бас хичээлүүдээр ингэж явдаг байгаа шүү. Хичээлийн судалгаа дүгнэлт эцэст нь дүгнэж хэлэхэд сайн тал нь цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр багш нар нэгдэн ажиллаж хичээлийг шууд дамжуулалтаар үзүүлж арга зүйгээсээ суралцаж болдгийг харууллаа. Залуу багш нарт дэмжлэг болж мэргэжлийн хүжилд нь хувь нэмэр оруулж чадлаа. Хичээл заасан багш нарын идэвх оролцоо сайн байлаа. Анхаарах зүйл онлайн гөрөөс сонирхчоор орохгүй байхыг хүсэж байна. Багш нар хичээл бүрийг үзээд хэрхэн сайжруулах талаар нээлттэй бичих идэвхтэй байхыг уриалж байна. Сонирхогчоор нэгдэхгүй байх гэдгийг би 2 удаа оруулчихъя. За энийг арилгачих. За эхний заалтаа заачаад дахин заасан бичлэгүүдэд оруулах самбар төлөвлөлт хэлэлцүүлгийн хуудас дээр бичснээ файлаар оруулах хичээлийн нэгдсэн дүгнэлтэд зөвлөн бичихийг уриалж байна. Ингээд анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.